Сайн байцгаана уу? Sales Global Retail-ийн төвийн Sales Master инктол миний би өнөөдөр маркетингийн хичээл заах юм байна. За тэгээд ойр хичээлдээ ороогүй жоохон сандралтай байна. Тэгээд та бүхнээсээ хүсэлж өчьё. Тэгээд тавтаа сууж хичээлийг минь үзээрэй. За жоохон бацж гин үгүй юу? Байна. Гайгүй. Жоохон бацаад байна минийх те. Арай гайгүй. Одоо нөгөө хэлцээ нээхгүй байсан. Шир ирэхээ өгсөн байгаа те. Тий. Баггүй. Туусааны кондо хөөсөж үзлээ. Энэ жаны. Не. Барц. Не. За. Не. Одоо тий. Яа. За, одоо болж байна те. Арай гарч ирээгүй. Уншаад агшгүй. Одоо болцсон. За, одоо ингээ болчих واخа. За. Болно. За, миний би болохоор 2022 оны 3 сард Etamed компанид анх элсэж орж исэн. За, тэгээд тухайн хугацаанд одоо Etamed анх бизнесээр нь хийгээгүй зөвөр бүтээгдэхүүнийг хэрэглэж анх нүүр цэвэрлэгээний сетийг хэрэглэж Etamed-тагаа танилцчихсан. За, тэгээд 2022 оны 9 сард Etamed компани маань Монголд үйл ажиллагаагаа нэвтрүүлснээр би одоо Etamed компанийг одоо бизнесээр нь хий гэсэн шийдвэр гаргаад одоо бизнесээр нь ажиллаж байгаа sales master хүн байна. За, sales master маань нэгдүгээр цал буюу sales master гэж байна. За, тэгээд та бүхэндээ өнөөдөр миний одоо маркетингийн хичээл заахаар ингээ орж ирсэн байна. За, тэгээд тавчхан маркетингийн хичээлээ заяа. За, бид нар одоо сүлжээний компаниудыг аюул мэдэн штэ тий. Тэгээд одоо Oriflame, Amway гээд одоо Green гэл аюул олон сүлжээний компаниуд байгаа. Тэр дундаас Etamed бид нар яагаад сонгох шаардлагатай вэ? Etamed ер нь ямар компани гэдэг үднээс нь та бүхэндээ тавчаа ингээд тайлбарлая. За, Etamed компани нь болохоор одоо 21-р зуунд тасралтгүй өсөн хөгжиж дэвжиж байгаа. Одоо дэлхийн өнцөг болон бүрээс холбогдох боломжтой сүлжээний маркетингтай компани байгаамаа. За, мөн хэрэглэгчтэйгээ хамт хөгждөг харамгүй одоо биендээ хуваалцдаг тийм компани байгаа. За, мөн дээрэс нь Etamed компани маань үнэлэхүй чанар, үнэлэхүй үн гэдэг философиг ингээ хэрэгжүүлж авч байгаа юм том компани, сүлжээний компани байх нь байна. За, тэгвэл бид нэр Etamed компаниг одоо хэрэглэгч мөн бизнесээр нь бизнесээр ингээ ажиллах боломжтой. За, хэрэглэгч гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр би хэрэглэгч маань болохоор бараа бүтээгдэхүүнээ зөвхөн өөртөө хэрэглээд явахыг хэлнэ. За, бизнесмен гэдэг болохоор би энэ бараа бүтээгдэхүүнийг хэрэглээд хэрэглэснийхаа үр дүнд урамшуул авахыг ингээд бизнес гэж байгаа. За, Монголын нөхцөлд болохоор бизнес маань болохоор аж ахуй нэгж буюу компанитай байж одоо бизнес гишүүн болж ирдэг байгаа. Тэгэхээр би одоо аж ахуй нэгж компани нээснээрээ би одоо бизнесээр ажиллах юм боломжтой болж ирдэг байна. За, мөн би Etamed одоо хэрэглээгээ шинжилээ тийм ээ. Үнэлэхүй чанартай бараа бүтээгдэхүүнийг хэрэглээд өөрийн болгоод за, тэрүүгээрээ урамшуул аваад хэрэглэсэн бүтээгдэхүүнээрээ урамшуул аваад дээр нь би суралцдагаараа илүү хөгжиж одоо өөрийгөө хувь хүний хөгжлөө ингээд дээшлүүлдгээрээ одоо даваа талтай байх нэ. Тэгэхээр Etamed та бүхэн одоо шинээр одоо ингээд энэ хичээлд маань орж ирж байгаа хүмүүс маань Etamed компанийг судлаад сонирхоод тийм ээ ингээд бизнесээр нь ажилласаа гэж хүсэж байна. За, тэгвэл Etamed компани маань даваа талууд байгаа. За, бусад сүлжээнүүдэд болохоор бүх сүлжээнүүд өөрсдийн гэсэн давуу тал онцлогтой тийм ээ. Тэгвэл Etamed компани маань бусад сүлжээнээс ямар давуу талтай вэ гэдэг талаар тавчхан тайлбарлая. За, нэгдүгээр бид нар Etamed компанид элсэж ороход ямар нэгэн хураамж өгөх төлбөр мөнгөнд төгрөг өгөхгүйгээр бид одоо Etamed элсдэг байх нь. За, мөн
гарааны бизнес хураамжгүй гэж байна. Энэ маань юу гэсэн ойлголт вэ гэхээр би Etomy-д одоо бизнесийн үйл ажиллагаа ингээ эхэллээ гэж бодоход надад ямар нэгэн одоо эдэн төгрөг гэж шаардлага байхгүй. Би зөвхөн өөрийнхөө хэрэглээний хэмээг аваад бусдад өөрийнхөө хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнээ танилцуулаад тэр хүмүүсийг бас Etomy бараа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болгох юм бол би энэ бизнесийг одоо Etomy бизнесийг хийх боломжтой гэж харж байгаамаа. За ашиглалтын төлбөр байхгүй. Бид нар ямар нэгэн вебсайт тийм ээ сургалт сурчлага тэгээд одоо юу гэдгийг интернет орчинд ч гэсэн үн төлбөргүйгээр би одоо Etomy одоо хийдэг байна. За сар бүрийн ноорон биелүүлэх шахал дарамт байхгүй гэж. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо бид нар ямар нэгэн сүлжээний компани ингээ өөр одоо Etomy-гоос өөр сүлжээний компанид орлоо гэж бодоход би одоо оноо мэдээж point оноо цуглуулна тийм ээ урамшуул авахын тулд тэр point оноогоо би одоо сард тэдэн point оноо цуглуул гэсэн юм лимит өгчдөг байдаг босоо сүлжээнүүдэд тэгэх юм бол манай компани дээр болохоор ямар нэгэн одоо оноог одоо сард одоо тэдэн оноо хий гэсэн юм шахал дарамт байхгүй гэдээрээ бас даваа талтай байдаг ахна. За мөн binary буюу баруун болон зүүн гэсэн хоёр групптэй ажилладаг ахна. За мөн хязгааргүй үе шат, хязгааргүй хуримтлал гэж байгаа. За энийг та бүхэндээ дараагийн слайдн дээр танилцуулъя. За тэгвэл хязгааргүй үе шат гэж байгаа тийм. За binary буюу хоёр баруун болон зүүн талтай гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ хязгааргүй үе шат гэж юу хэлээд байгаа вэ гэхээр миний баруун болон зүүн талын одоо доотлын хэрэглэгч гишүүд маань хэдэн ч мянган хэрэглэгч гишүүд байх боломжтой. Дээрээс нь одоо дэлхийд нэг кодтай гэж байгаа. Тэр нь болохоор би аль ч улс оронд одоо үйл ажиллагаа явуулсан миний дор ямар ч улсын хэрэглэгч бизнесмен орсон ингээд хамаагүй бүгд ингэж ордгоор ингээд даваа талтай олон улсын бизнес гэдгээрээ даваа талтай байгаамаа. За хязгааргүй хуримтлал гэж байгаа. За энэ дээр болохоор би бусад одоо нэг сүлжээний компаниудаас жоохон ялгарх талаар ингэж ярьж өгье. За Etomy компани маань болохоор хязгааргүй хуримтлал гэхээрээ за би орчлоо тийм ээ. Миний баруун болон зүүн тал хязгааргүй ингэж хэрэглэгч гишүүд хэлсэж байгаа тийм ээ. Хамгийн доор 10,000 дахь хэрэглэгч ч гэсэн худалдан авалт хийхэд тэрний дээдлийнх нь бүх хэрэглэгч тэр point оноо одоо юу яадаг аа 100% одоо урамшуул болж орж ирдэг дээдлийн хамгийн дээр байгаа хүнтэй бүх хүмүүстэй гэсэн үг. Дээрээ байгаа бүх хүмүүстэй гэсэн үг. За жоохон тайлбарлах гэж байна. За тэгэхээр бусад сүлжээнийх яадаг вэ гэхээр 1, 2, 3 дахь үеэсээ 10% урамшууллыг өгдөг. Эсвэл 30% тий. Эсвэл 50% урамшууллыг ингээ үе шаттайгаар ингэж урамшууллыг өгдөг бол Etomy компани маань одоо хамгийн доор худалдан авалт хийсэн хүний одоо point оноо тий. Point оноо дээдлийнхээ бүх хүнд хоримт очдог гэдгээрээ бас даваа талтай байдаг ахнэ. За тэгвэл онцлог нь юу юм тийм ээ? За онцлог гэвэл дэлхийд нэг кодтай гэж байгаа. За түрүүн энэ өмнөх слайдн дээр тавчхан тайлбарласан байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би өнөөдөр Etomy-д бүртгүүлснээр надад 8 оронтой ID код ирнэ. За тэр ID кодороо би бүх улс оронд ингээд өөрчлөх боломжтой. Тэгэхдээ энэ дээр Монголын сайтанд одоо яг Монголын нөхцөлд Монголын сайтнаагаа бараа бүтээгдэхүүнийг одоо өөр улсаас авах юм бол харин авах боломжгүй байдаг. Гэхдээ өөр одоо Монголд байхгүй бараа бүтээгдэхүүнийг нөгөө улс орноос ингээ худалдан авалт хийх юм бол одоо боломжтой байдаг байх нэ. Дээрээс нь би энэ ID кодороо өнөөдөр би Монголд ингээ үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд ингээ ажиллаа явж байгаа тийм. Тэгвэл би дараа нь Оросд ч гэдэг юм Хятадд ч юм уу тийм Европын орнуудаар ингээд очиж ажиллах юм бол би энэ ID кодороо тэр орондоо л ажиллана гэсэн үг. За тэгэхээр маш даваа талтай байх нь тийм ээ. За тэгвэл хоёрдугаарт миний худалдан авалтын оноо хизээж устж алга болохгүй гэж байна. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр би өнөөдөр өөрийнхөө ID кодон дээр за нэг оч гэдэг юм уу нэг сайт ч юм уу худалдан авалт хийхэд миний худалдан авалтын оноо нь point оноо нь хадгалагдаж үлдчихэдэг байхаа нэ. Устж алга болохгүй. За
мөн би одоо дахиад одоо миний оос ажин дээр нэмээд би нүүр зөвлөлийн сет авлаа гэхэд нүүр зөвлөлийн сетний маань оноо бас миний нөгөө хууч оноон дээр нэмэгдэж ингээ хадгалагдаж өгдөг байна. За миний хувийн оноо 2,500,000 болох юм бол 2,400,000 point оноо болох юм бол би тэрнээс дээш оноо хийх шаардлага болчдөг гэдгээр бас даваа талтай байна. За энэ дээр нэг бас нэг ойлголтоо. Хэрвээ би хувийнхаа оноон дээр тий хувийнхаа ID-н дээр 6 сараас одоо 6 сараас дээш хугацаанд одоо худалдаа авалт хийхгүй байх юм бол миний хувийн оноо болон ID маань устгах гэдэг. Тийм болохоор 6 сар дотроо нэг одоо ч юм уу нэг сойд ч юм уу худалдаад авах юм бол таны ID оноо маань сэргээд та ингээ үргэлжлүүлэн ажиллах боломжтой байдаг байна. За тэгээ 2,400,000 point оноо олчих юм бол тэр оноо бол хизээж устж алахгүй болохгүй. Одоо ID маань устдахгүй гэсэн үг байгаа. За мөн орлогын дээд хязгаартай гэж байгаа. За 3 үед өвлөгдөн гэж байгаа. За 3 үедээ үйлэгдэн гэдэг маань болохоор би үр хүүхдээ бас үр хүүхд буюу ач зээ нартай би өвлүүлэн үлдэх боломжтой. За би өнөөдөр sales master байлаа гэхэд одоо юу гэдэг нэг 4-5 жилийн дараа импрал болчихыг үгүйсэхгүй тийм ээ. Мөрөдж штэ. Тэгэхээр импрал болчих юм бол би одоо үр хүүхдтэй болон ач зээ нартай одоо өөрийнхөө ID тий ID цолыг ингээ өвлүүлээд одоо өгөх боломжтой байх нэ. За тэгэхээр одоо Монголын нөхцөлд бол тэтгэврт гараад үр хүүхдтэй тэтгэврээ өвлөгддөг шүү дээ. Тэгэхээр Etami business маань болохоор яг нэг миний одоо авж байгаа цол урамшуул тий бүх юу маань цол хэрэгэн маань цалин мөнгө маань өвлөгддөг гэдгээрээ бас их даваа талтай байгаа шүү. За тэгээд Etami компани маань одоо бизнесээр ажиллаж байгаа юм чи мэдээж тийм ээ урамшууллаа авахыг хүснэ. За тэгвэл урамшууллаа яаж авах талаар та бүхэндээ тавчхан тайлбарлая. За тэгээд анхааралтай сонсоорой. За урамшуул гэж байгаа. За сүлжээний бизнес бүх компаниуд одоо борлуулалтынхаа 30%-ийг хэрэглэгч бизнес нартай одоо хүргэдэг. Урамшуул олж өгдөг тийм ээ. Тэгвэл хамгийн гол нь энэ 35%-ийг одоо хэрэглэгч бизнестай яаж хүргэдэг вэ гэдэг нь өөрсдийн онцлог давуу тал байдаг байна. За тэгвэл Etami компани маань биднэрт одоо урамшуул одоо яаж олгодог вэ гэдэг талаар та бүхэндээ тавчхан тайлбарлая. За нийт борлуулалтын 35% буюу PV онооны 70%-ийг нь биднэрт одоо урамшуул олгож өгдөг байна. За тэгвэл энэ одоо 70% PV онооны 70% манай компани 4 одоо хэсэг болгож хуваарлж өгдөг. За тэгвэл 35%-ийнхаа 22% буюу point онооны 44%-ийг биднэрт багийн борлуулалтын урамшуул гэж олгодог байна. За мөн зэрэг цалны урамшуул буюу борлуулалтын 10%, PV онооны 20%-ийг ингэж олгож өгдөг байна. За мөн сургалтын нэмэгдэл буюу одоо нэг бид нар ч одоо ингээд нөгөө Монголд нэг сургалтын төв байгуулдаг. За тэр төвийг байгуулж байгаа тэр төвийн одоо нэг борлуулалтын нийт борлуулалтын 35%-ийнхаа 3%-ийг нь бид нарт сургалтын төв дээр нэг хэрэглэгч бизнестай нэг мэдээлэлээ төгөөрэй гэд үйл ажиллагаанд зарцуулаарай гэж өгдөг байгаа. За дээрэс нь бэлэг урамшуул өгдөг гэсэн бол энийг арай өөрчилсөн байгаа. За энийг та бүхэндээ дараагийн слайдн дээр тайлбарлаж өгнө. За ингээд багийн нэгдүгээр урамшуул буюу багийн борлуулалтын урамшуулыг та бүхэндээ танилцуулж өгье. За багийн борлуулалтын урамшуул. За энэ дээр одоо PV онооны борлуулалтын 22% буюу PV онооны 44% биднэрт олгодог гэсэн тийм ээ. За тэгвэл энэ дээр би хувьдаа 300,000 point оноотой болчлоо. Тэгэх юм бол би урамшуул авах хэрэгтэй болчихж байна. За урамшуул авах дээрээс нь би аж ахуйн нэгжтэй болчих юм бол миний одоо урамшууллын эрх нь надад нэгдээд одоо урамшуул маань орж ирнэ гэсэн. За тэгвэл миний баруун болон зүүн талын баг маань одоо нийт одоо багийн одоо
нийлбэр оноо 300 мянга болчих юм бол би одоо 130-аас 150 мянган төгрөгийн урамшууллыг авдаг. За энэ маань болохоор солонгосын ханшаараас ингээд өөрчлөгдөд байгаа. За одоо бол 130 мянган төгрөгийн урамшуул орж ирж байгаа. За би одоо хувийн оноо маань 700 мянга болоод миний багаас 700 мянган point оноонууд цуглах юм бол би 300 мянган төгрөгийн урамшуул авах боломжтой. За мөн сая 500 гэх юм бол 600 мянган төгрөгийн урамшуул энэ жагаалтай. Тэгээд хувийн оноо маань 2 сая 400 болох юм бол багаас 2 сая 400 болчих юм бол 900 мянган төгрөгийн урамшуул авах чихлэх нэ. За тэгээд энэс цааш миний хувийн оноо ингээд цааш нэмэх шаардлагагүй гэж үзэх нэ. За тэгэнгүүтлээ миний одоо баг маань хэд ингээд нөгөө тэлэн штэ хэдэн ч мянган хэрэглэгч гişүүд алсан тий. Тэгээд багийн оноо маань 600 мянган point оноо зөвлөхөд ми сая 500 мянган төгрөг авах нэ. 20 сая зөвлөхөд би 3 сая төгрөгийн урамшуул авах нэ. За тэгвэл би энэ мөнгийг одоо 7 хоногтой тий 7 хоногтой нэг ч удаа юм уу 2 ч удаа юм уу авах боломжтой. Яагаад вэ гэхээр нөгөө хязгааргүй уушаад хязгааргүй хуримтлалт хоёр маань одоо нөгөө их байх юм бол одоо юу байх нь штэ 7 хоногтой энэ point оноо маань сэрэж одоо өсөж ирдэг одоо бий болж ирнэ. Тэгэх тусам одоо би энэ урамшууллаа 7 хоногтой хэдэн ч удаа авах боломжтой болдог байна. Ганцхан өнөөдөр аваад туслаа гэхгүй баг хамт маань өргөжин дэвчих юм бол би одоо сардаа гинэ 7 хоногтой ч юм уу өдөртөө ч юм уу энэ 3 сая төгрөгийг ч авах боломжтой байна. За багийн урамшуул маань юм байгаа. За тэгвэл цалны урамшуул гэдэг хоёр дахь урамшууллыг та бүхэндээ танилцуулъя. За Etame компани маань 7 цалтай байгаа. За 7 цал маань одоо нөгөө point онооны 44%-ийг ингээ хуваарлж өгдөг. За тэгвэл 7 цалландаа яаж хуваарлж өгдөг вэ гэдэг талаар тайлбарлаж өгье. За нэгдүгээр цал буюу sales master 10% урамшууллыг нь авдаг байх нь. Нэгдүгээр цал нь шүү дээ. Нэгдүгээр цал нь шүү манайхаа. Энийг сайн хараарай. Нэгдүгээр цал. За хоёрдугаар цал маань болохоор 5% байх нь. Гурав дахь цал нь 2%. Дөрөв дэх цал нь 1.2. За дараах нь 1%, 6 дахь нь 0.5, мөн 7 дахь нь 0.3%. Хамгийн өндөр цал маань 0.3%. За хамгийн эхний цал маань 10% гэхээр эндээс та бүхэн юу ажиглаж чинь хамгийн өндөр цал хамгийн бага цал нь хамгийн өндөр урамшууллыг авж ийн гэж харагдаж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бизнес маань одоо хангалан орж байгаа бизнесмэнүүдэд дэмжиж өгдгөөрөө даалгалтай байдаг байна. Тэгэхээр одоо ийм өрөөсөө ойлголт өгдөө шүү дээ. Одоо би сүлжээний компанид одоо сүлжээний бизнесийг хамгийн анханд хийсэн хүмүүст амжилтанд хүрдэг те сүүл орсон хүмүүс амжилтанд хүрдэг юм дөө гэсэн нэг ийм ойлголтыг Etame эсрэгээр нь хамгийн сүүлд орсон нь ч гэсэн хамгийн өндөр урамшууллаар нь авдаг, хамгийн өндөр одоо цаланд орох боломжтой гэдгийг бас энэ дээр харуулж өгсөн байгаа. За тэгвэл цалнууд маань яаж урамшуул авах вэ? Sales master маань одоо нэгдүгээр цал байгаа тийм ээ. За sales master. За sales master болохын тулд би яах ёстой вэ гэж. За миний хувийн оноо 700 мянган point оноо болсон байх ёстой. Дээрээс нь би баруун болон зүүн талдаа 2,500 PV оноо цуглуулах юм бол би sales master болох нь байна. За тэгээд урамшуулт нь цалны урамшуул 2,300 мянган төгрөгийг болгоно. За дээрээс нь урамшуул 1,220 мянган төгрөгийн урамшуул болгож байгаа. За энэ маань болохоор Etame цалны нөгөө бэлэг дурсгал бэлэг гэсэн байсан шүү дээ. Урамшууллын бэлэг гэсэн байсан. За тэгвэл Монголын нөхцөл энэ маань шинжлэгдээд урамшуул бэлэг одоо бараа бүтээгдэхүүний дээжөр үүдэг байсан бол энэ оноос эхлээд мөнгөн дөнгөөр ингээд 1,220 мянган төгрөгийг ингээд олгодгоороо бас даваа талтай болсон байх юм байна. За би энэ урамшууллыг энэ цалны урамшууллыг 2,300 байгаа тийм. Энэ урамшууллыг би сард 2 удаа авах боломжтой. Яаж вэ гэхээр би нэг сар одоо
одоо тухайн сарын 1-ээс 15 тий 16-наас 31-ний хооронд 2 удаа ингээд цолоо хамгаалж чадах юм бол би энэ урамшууллыг одоо 2 удаа буюу 5,600,000 төгрөгийн урамшууллыг ингээд авах юм байна. Дээрээс нь анхлан одоо би анхлан sales master болж байгаа тохиолдолд би энэ урамшууллыг авна. За 2 дахь удаа буюу хамгаалж байгаа үед бол энэ урамшууллыг авахгүй зөвхөн энэ 2,300,000 ингээд авах нь шүү. За 2 дахь цал буюу Diamond Master гэж байна. Diamond Master болохын тулд би одоо миний хувийн оноо маань сая 500 болсон байх шаардлагатай. Дээрээс нь би баруун болон зүүн талдаа 2 Sales Master гаргасан байх хэрэгтэй. За 2 Sales Master гэдэг маань нэгдүгээр цол тийм ээ. Одоо нэгдүгээр цолонд багийнхаа одоо бизнесмэнүүдийг цолонд гаргаж иж би өөрөө Diamond Master гаргах нь тий. За би өөрөө Diamond Master гаргахын тулд Sales Master доороосоо гаргаж ийн. За нөгөө хэрэглээ бизнесмэнүүд манаас цолонд гарахын тулд одоо намайг бас дэмжиж байгаа. Ингэснээр энэ бизнес маань хамтын бизнес гэж харагдаж байгаа. Бие биендээ тусалсан баг хамт олноос бүрдсэн ийм бизнес байдаг гэдгийг бас харуулж өгч байгаа шүү. За тэгвэл цолны урамшуул гээд 3 сая төгрөг авах нь бэлэг дурсгалын урамшуул гээд 3,660,000 төгрөгийг авах нь байна. За мөн энийгээ 1-ээс 15, 16-наас 30-ны хооронд хамгаалах боломжтой. Хэрв та Diamond Master-ыг одоо сард 2 удаа хамгааллаа гэж үзэх юм бол та 3,500,000 авна. Дээрээс нь 3,660,000-ыг авна. Одоо 1-ээс 15-ны хооронд. За 16-аас 30-ны хооронд дахиад та 2 дахь удаага Diamond хамгаална гэх юм бол та 3,500,000 төгрөг авна. Харин урамшууллын мөнгийг дахин олгох боломжгүй. Анхлан одоо Diamond Master гарч байгаа тохиолдолд энэ урамшууллыг авах боломжтой шүү. За 3 дахь цал буюу Sharon Rose цал байгаа. За энэ дээр маань болохоор би Sharon Rose олохын тулд миний хувийн оноо 2,400 болсон байх шаардлагатай. Мөн би 2 Diamond Master гаргасан байх хэрэгтэй. Баруун болон зүүн талаасаа. За тэгэхээр яаж вэ? Мөн одоо өөрөө цолон дахихын тулд багаасаа дахиад 2 Diamond гаргаж ин тийм ээ. За нөгөө Sales Master-уудаар нь өөрсдөө Diamond гаргахын тулд дахиад одоо өөртөө Diamond гарахын тулд дахиад Sharon Rose гээд надад бас ингэж тусалж байгаа тийм ээ. Тэгээд бие биендээ тусалснараа энэ цолыг ингэж авах нь байна. За урамшуул цолын урамшуул 4,880,000 төгрөгийг өгнө. За 3 дахь цолноос эхлээд би аялах хэрэгтэй болж байгаа. За аялах эрх маань болохоор гадаад улс руу 3 шөнө 4 өдрийн гэр бүлийн хамт аялах 2 тасалбар өгдөг. Эхнэр нөхөртөөгөө ч юм уу те эсвэл аавтайгаа ч юм уу эсвэл ээжтэйгээ ч юм уу аялах боломжтой болдог ах нь байна. За 4 дахь цал Star Master гэж байгаа. За урамшуулалт нь 24,390,000 төгрөг. За гадаад руу аялах тасалбар маань 4 шиг болж бүр гэр бүлээр ингээ хамтдаа явах ээж автаагаа тий нөхөртөөгөө ээж автаагаа эсвэл өөр хүүхдүүдтэйг ингээ явах аялах боломжтой ингэж тасалбар олгодог байх нэ. За тэгээд Star Master, Royal Master, Crown Master, Imperial Master гэдэг 7 дахь цал маань ингэж гарч ирж байгаа. За 7 дахь цал маань болохоор хамгийн одоо өндөр цал, хамгийн дээдлийн цал. За тэнгүүтлээ баруун болон зүүн талаасаа 2 Crown Master буюу 6 дахь мастеруудыг ингэ гаргаж ирэх нэ. За урамшуулалт нь 2 тэрбум 439 сая төгрөгийг урамшуул олж авах нэ. За дээрэс нь энэ мөнгө нөгөөсөө гадна 24 сая 400,000 төгрөгийн одоо машин түрээслэх эрх олгодог байх нэ. Дээрээс нь 165 метр квадрат офс ингээд түрээслэрээ гэдэг бас мөнгө хэлбэрээр түрээсийн мөнгөний өгнө. За мөн нарийн бичиг, жолоочи одоо цалин бас ингэж нэмж өгдгөөр бас даваа талтай байдаг ах нэ. За тэгээд гадаад руу аялах эрх маань 4 тасалбар, дээрээс нь 10 хоног 11 шөнийн тасалбар одоо олгодог гэдгээр даваа талтай ах нэ. За яг нөгөө Imperial Master ингээд нөгөө төрөөд цол ахаад ингээ Imperial Master болж байгаа яг үйл явцыг Солонгос улсад очиж харж исэн. Тэгээд айгүй сэтгэл бас огшсон. Тэгээд үнэхээр яг энэ мөнгөний нүгийг бүр өгдгийм бэ гэдгийг бүр нүдэрээ харцсан болохоор бүр айгүй сэтгэл давтчихсан. Үнэхээр энэ одоо компани чинь ингэж мөнгөний нүгийг бүр ингээд том ингээд шилэн хоргонд ингээд машинаар ингээд авчирж ингээд тэр хүнд ингэ өгж байгаа байхгүй. Тэгэхээр бүр амар сэтгэл давтчихсан. Айгүй гоё санагдчихсан. Тэгээд удахгүй Монгол улсаас маань Imperial Master удахгүй төрөх байхаа гэж бодож байна.
тэгээд энэ дээр болохоор цалингийн урам, цалин тий мөн хөдөлмөрийн хөлс болон системийн орлогын талаар ингээд тавьчихсан ингээд нэг ялгаа гаргаж өгсөн байгаа. За бид нар одоо Монголын ер нь нөхцөлд бол дундад цалин нэг 3 саятай л байгаа, 2 саяас нэг 3 саятай л байгаа тийм ээ. Тэгвэл Эдомын маань ямар урамшуул цалин авах вэ гэдэг талаар ярьж өгье. За энэ дээр болохоор цалингийн систем, цалингийн хөдөлмөрийн орлого маань болохоор би нэг 3 жилдээ за нэг эхний жилдээ нэг 3 саяыг авлаа гэж бодъё. Одоо ер нь бол дунджаар нь л бодчихъя. За тэгвэл одоо системийн орлого баг байхгүй. Анхлан ер нь байхгүй шүү дээ. За 2 дахь жилдээ бас системийн цалин байхгүй. За яг хуу ажил хөдөлмөрийн цалин бол 3 сая хэвээр байгаа. За 3 дахь жилээс хөдөлмөрийн цалиныг за удаан ажиллалаа. Тэ нэг 2 жил ажиллалаа. 3 дахь жилд нэг урамшуул 500 мянган төгрөг нэмдэг байж магадгүй. Монголын нөхцөл тийм байгаа. Ер нь бол за тэгэхээр 3 дахь жилдээ цалингийн урамшуул, хөдөлмөрийн урамшуул маань цалин маань одоо 3 сая 500. За Эдомыг маань дөнгөж бас 3 сая ч юм уу 3 сая 500 та ерөнхийдөө 3 жил ингээ хөдөлмөрлөх юм байгаа хаа. Ер нь за 4 дахь жилдээ 3 сая 800 болон цалингийн юм маань цалин маань за Эдомыг маань болохоор 5 сая болж өснө. За тэгвэл 5 жилийн дараа цалин маань за нэмдээд 5 сая болж хахад Эдомигийн системийн орлого маань 50 сая болж өгч боломжтой байх нь. За тэгвэл 8 жилдээ тэгвэл 6 сая цалин маань 6 сая системийн орлого маань 100 сая болж өсөх боломжтой. За тэгвэл 10 жил хөдөлмөрлөө. Тэгвэл хөдөлмөрийн цалин маань 6 саяах нь. За Эдомигийн сүлжээний цалин одоо системийн орлого маань болохоор илүү хурдцтай өсснөөрөө та одоо 250 саяыг авах боломжтой байх нь нэ. За энэ дээр би яагаад ингэж энэ судалгаа ингэж харсан бэ гэхээр одоо Монголын нөхцөлд одоо 6 дахь золтон хүн байгаа. Одоо Монголд одоо үйл ажиллагаагаа нийлээд одоо 3-4 жил болж штэ. Тэгэхэд манай одоо 5 дахь цалтан маань ерөнхийдөө бол сарын орлого нь бол юу яаж байгаа шүү. 25 сая маяас дээш одоо 50 сая ер нь хүрсэн байгаа. Тийм өөрөх нь нэг цалингийн юугаа нөгөө амжилтын ахтам дээр харуулж байсан. Тэгээ тэрнээс нь би ингээд харж ингэж хийсэн юм аа. Тэгэхээр системийн орлого гэдэг юм бол нэр 10 жил ингээд тасралтгүй ажиллах юм бол та амжилтанд хүрэх боломжтой байна. За тэгээд 4 сарын 8-наас эхлээд Эдомын Монгол төвд маркетингийн төлөвлөгөөнд жоох өөрчлөлт орсон байгаа. За энэхүү өөрчлөлтийн талаар та бүхэндээ танилцуулъя. За хувийн оноо одоо зөвхөн өөрийн зэрэглэлд ашигладаг одоо зөвхөн цалны урамшууллын үед одоо өөрийн баг гарт наах боломжтой. За ингэж өөрчлөлтөнд болохоор хувийн ПВ оноо өөрийн баг гарт хувийн ПВ онооноос наах боломжтой. За тэгэхээр энэ дээр юу гэсэн үг вэ гэхээр бид нар цолонд гарч байгаа үед одоо sales master болоход миний хувийн оноо 700 мянга байх хэвээр тий. Тэгэхэд би 700 хүргэж чадахгүй за нэг яг юу гэдгийг нэг 700 хүрэхгүй нэг 600 эдтэй байгаад идэв штэ. Тэр үедээ би нэг цалин гарахын тулд би одоо sales master гарахад 8 удаа тэнцвэх штэ. 300-300-аар 8 удаа тэнцэтгэл хийжээж 2 сая 500 болдог байхгүй. Хэрвээ 2 сая 500 болох гээд одоо хувийн оноогоо эхлээд одоо 700 олгочоод тэгээд дараа нөгөө хувийн нөгөө таарлтуудаа ингээд 8 болгоод эхэлдэг штэ. Тэгэх юм бол одоо юу яа гэсэн тэг шаардлагагүйгээр одоо өөрийн хувийн оноогоо гүйцээгээд тэнцэтгэл нь 7 байх юм бол тэрийг 8 тэнцэтгэл гэж тооцож хүлээж авах нэ гэсэн үг байна. За ингээд ойлгочих гэсэн үг. Жохон буруу тайлбарлах гэдэг. Ер нь бол хувийн оноогоо тэнцвүүлэхийн тулд нөгөө тэнцэтгэлээсээ бас ингээ хасагдаад идэв штэ. Тэгээд тэрийг одоо хасахгүй 8 удаа тэнцэтгэл ингээ хийгээд хийжснээс одоо 7 удаа тэнцэтгэл хийгээд өөрийн point оноогоо ингээд 700 мянган point оноо болгох юм бол одоо 8 тэнцэтгэл гэж үзэх нь байна. За энэ нь болохоор бүх одоо улс орнуудад
адилхан одоо үйл ажиллагаа явуулж байгаа бүх улс орнуудад адилхан тийш ингээд үйл юу яаж байгаа юм бэлээ, хэрэгжиж эхэлж байгаа юм бэлээ. За 4 сарын 8-наас эхэлж хэрэгжиж эхэлнэ гэсэн одоо бол хэрэгжиж эхэлж байгаа. За тэгээд та тий 30 жил бусдын төлөө ажиллах уу эсвэл 3 жил өөрийнх нь төлөө ажиллаад одоо санхүүгийн эрхчлэлэнд өгөх үү гэдгээ та бүхэн ингээд өөрсдөө тунгаан бодоорой. Тэгээд өнөөдөр миний хичээл ингээд дуусж байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа.